Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өнгө үүсгэж тоглоцгоё. Өнгө үүсгэж тоглоход бидэнд устай шилэн сав, гуаш, биер, салфетик 7 ширхэг шилэн аян өгнө. За 7 ширхэг шилэн аянасаа 4 ширхэгт нь усаа хийж бэлтгэж тавина. Усаа хийж тавихдаа шилэн аяны амсрыг хүртэл нь дүүргэж хийж өгнө. За хүүхдүүдээ одоо бүгдээ сайн хараарай. За ус хийж гисэн 4 шилэн устай савндаа бүгдээ гуаш найруулж өгнө. Эхний 2 устай савнд улаан өнгийн будгаа бүгдээ найруулж өгнө. За будгаа хийхдээ нэлийн өртгөнхөн найруулж өгөөрэй. За сайтар хутгаж өгөөрэй хүүхдүүдээ. Сайтар хутгаж өгвөл энэ будг нь усан дотроо найрагдаж өгнө. За эхний 2 шилэн савнда улаан өнгийн будгийг найруулж хийж өглөө. 2 дахь шилэн, 3 дахь шилэн аяндаа шар өнгийн будгийг найруулж сайтар хутгаж өгөх хүүхдүүдээ. За таамагт гэртээ шилэн сав нь олдохгүй бол сокны шилхийг ашиглаж хэрэглэж болно хүүхдүүдээ. За 3 дахь шилэн аянд шар өнгийн будаг уусгаж өглөө. За 4 дахь шилэн устай савндаа цэнхэр өнгийн будгийг уусгаж өгөөрэй хүүхдүүдээ. За будгаа сайн хутгаж өгвөл маш сайн найрагдаж өгнө. За одоо бүгдээрээ шилэн устай саваа зөв дараалуулж байрлуулж өгнө. За эхлээд улаан өнгийн устай сав, 2 дугаарт хоосон шилэн сав, 3 дугаарт шар өнгийн устай сав, 4 дугаарт хоосон шилэн сав, 5 дугаарт цэнхэр өнгийн шилэн сав. За 6 дугаарт хоосон шилэн сав, 7 улаан өнгийн устай шилэн сав. Ингээд бэлэн боллоо хүүхдүүдээ. За одоо бүгдээ салфетгаар хэлнэ. Салфетгаар дундуур нь 3 нүгэлж өгөөд голыг олоод тэнцүүхэн нуглаж өгнө хүүхдүүдээ. За одоо бүгдээ бид нарт 6 өнгийн 6 ширхэг цаасан салфетыг хэрэг болох нэ. За 6 салфет цаасан салфетгээ бүгдээрээ одоо туршилтандаа хэрэглэх гэж байна. За салфетгээ яаж хэрэглэх вэ гэвэл за эхлээд нэг үзүүрийг нь улаан өнгийн будагтай савндаа, нөгөө үзүүрийг нь хоосон шилэн савндаа хийж өгнө. За дараагийнхаа салфетгийг нэг үзүүрийг нь хоосон савнд, нөгөө үзүүрийг нь шар өнгийн устай савндаа хийж өгнө хүүхдүүдээ. За дараагийн салфет
шар өнгийн бусдаа савндаа нөгөө үзүүрийг нь хоосон савндаа уусгаж өгнө. За энэ мэтчлийн салфетгаар хийгээд ямар өнгө үүсч ямар дараалал гарч ирэх нь хүүхдүүдэд сайн анхааралтай ажиглаарай. Та нар гэртээ давтаж үзээрэй хүүхдүүдэд. За одоо улаан өнгийн шилэн сав, хоосон шилэн савндаа хийгээд бүгдээрээ сайн ажиглаарай. Одоо ямар өнгийн өнгө үүсэх нь бүгдээрээ харцгаая. Цаас маань хэрхэн будгаа өнгөө уусгаж байгаа бүгдээрээ сайтар ажиглацгаая бүгдээрээ. За цаас уусаад хоосон шилэн савн дотор ямар өнгө үүсэх нь бүгдээрээ сайтар ажиглаарай хүүхдүүдээ.